За баян хөрлөлтөй хамтдаа үзэгчид та бүхнийхээ оройн ямар болонгаалтан хүргэж байна. Баян хөрлөлтөй та бүхэндээ нэрийн хуудас нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаар гарч байна. Тэгэхээр Баянхангар ангийнхаа өнгө төрхөнд гарч явж байгаа шилдэг залуусыг нэвтрүүлгээр та бүхэнтэй уулзаж байгаа. За өнөөдрийн нэвтрүүлэг гэх юм бол эрчим хүч цахилгаан түгээх компани цахилгаан шугам сүлжээ шуурхай албаны ахлах инженер Отгонбаатрыг нэвтрүүлэгтээ орж оролцож байгаамаа. Нэрийн хуудас нэвтрүүлгийн маань урилгыг хүлээж авсан танд баярлалаа. Танай хамт олон ч гэсэн баярлж байна. Намайг нэвтрүүлэгтээ орж оролцож байгаад. Ингээд нэрийн хуудасаа өгье. За баярлалаа. Анх хэдэн онд нэрийн хуудастай болсон бэ? За би ч одоо 2000 онд одоо хожноор техникийн сургууль гэж байсныг төгсөж ирэл энэ ажилдаа орсон доо. Тэгээд нэрийн хуудасны хувьд бол одоо 2005 оноос нэг нэрийн хуудастай болж исэн баха. Санаж байна тий. Тэгээд яг тэрнээс ч хойш тэгээд 16 оноос хард яг нэг 2-3 удаа өөрчилсөн. Тэгээд заримдаа энэ чинь бас ганц нэг хүнд өгөө заримдаа мартчих юм тэгээд. Ганц нэг хүмүүстэй гэж тооцох юм бол ойролцоогоор хичнээн хүмүүсээ. Гэхдээ яг бас тэр чинь 10 хэдэн жил болцсон маань нэг 50-60 хүн байсан байлгүй дээ. Гадна дотны хүмүүс л өгж байгаа шүү дээ энэ дэндээс тийм ээ. Аймаг нутаг тэрнээс бас доторх хүмүүстэй нөх өгөөд байх нь хайш юм тий. Энэ эрчим хүч гэдэг их айлтай энэ тав цахилгаан гэдэг энэ мэрэгчлэлтэй та ягаас ашиггүй холбогдож байна. Хүүхэд байхын ерөөсөө ийм инженер болно гэж мөрөөддөг боддог байв. За ер нь бол би багтаа нисгчүүлнэ гэж боддог байсан. Тий. Нисгч одоо манай ээжийн ах нар ер нь нисгт онгоц жолооддаг, нисгт ажилдаг. Манай ах хөргөө ах маань ч гэсэн бас нисгт ажилдаг байсан. Тэгэл ер нь нэг онгоцны жолооч болно гэж боддог байлаа. Арын хүрээлэлээ нисгийх юм байсан болохоор гэсэн байхаа. Тэгээ өөрөө бас тиймэрхүү сонирхолтой. Тэгээ тэр үед яг зүгээр тийм хуваар мөөрч гэж ирээгүй л дээ. Тийм юуч байсангүй. Тэгээд дараагийнхан мэргэжил нь холбооны инженер болно гэдэг конкурст ороод. Тэгээ одоо манай Инк50 гэдэг манай Баянгарын Mobicom эрхлэгч байгаа. Тэр үтер чинь хоёулаа нэг анги байхгүй юу. Тэгээд хоёулаа 2-3% ирсэн. Хоёрын авандаг нэг тэр чин дээр үуч нөгөө Арада Флингаацын юм уу тэмцээн гэж болдог. Тэр хүмүүст шууд суурьаар нөхчихсэн 1%-ийг. Тэгээ хоёр нь үлдсэн. Хоёулаа одоо Робокон гэсэн үг. За тийм л гэсэн үг. Тий. Тэгээ хоёулаа юуны ангийг холбооны инженер ангийг хоёулаа авна гэж яриад. Тэгээ бит хоёрын дунд нэг манай ангийн нэг хүүхэд байгаа. Нэг эмэгтэй. Тэр маань цаг уур анги авна гэсэн байхгүй юу. Тэгээ манай 50 орчлоо. Тэгээ 50 маань ороод ирлээ. Гараад ирлээ. Тэгээд манай тэр анги охин орсон чинь аваачаад нөгөө холбооны анги ч авчиж. Тэгээд Орос одоо юу вэ? Яадгийн мэдлээ гэж орсон. Тэр үе чинь нөгөө цэрэн дарга байсан. Тэгэл чи би ингээд харж байгаад ерөөсөө захилгааны анги авъя гэдэг. Нэг анги байсан. Тэгээд энийг авсан. Чи зүйтэй маш сайн байна. Одоо чамайг төгсөөд ирэх чи эд жинхэнэ одоо захилгаан эрчим хүч холбогдно. Чи өстой зөв мэрэгжил сонгосон байна гэдэг. Анх тэгээд би ч тэр үед нурамшаал тэгэл анх тэр ангийг аваад 95 онд ч одоо 20 жилийн өмнө болчиход байна. Одоо 21 жилийн өмнө. Тэгэл энэ эрчим хүчтэй холбогдсон да. Тэ. Тэгэл одоо 2000 онд төгсөж ирэл. Төгсөж ирэнгүүтэл цагаан сарын өмнө төгсдөг нөгөө техникийн сургууль чинь. Тэгэл аав ээжтэй золхоол цагаан сараа тэмдэглэчихэл буцаж очиод нөгөө цаашаа сурна магистр гэж бодож байсан чинь манай аав чинь тэгэхэд амьд цэрэн байсан. Шууд маргааш яана гэл нөгөө шинийн 3 өнгөрөг бол шинийн дөрөнд ажил эхлэхээр шууд Бачрал гэдэг хүү байгаа. Баянгарын юун дээр эрчим хүчний үйлдвэр дээр тэнцээ очиж уулзнаа гэл. Тэгэл намайг дагуулад алхсан. Тэгэл одоо би тэрийг мартгүй 2 сарын 17-ны өдөр байсан юм уу да. 2000 оны. Тэгэл ирээл тэр Бачрал даргатай аав мань дагуулж орж уулзаал. Тэгэл маргааш нь ажилд орсон шүү дээ ерөөсөө. Тэгэл хаашааж хөдлөөгөө тэгэл шууд урагшаа одоо дизель станцтай хүнд үе байсан. Маргааш юунтай ажлын хувцастай ирээгээл тэгэл маргааш нэрсэн чи
хөндрөө хөдөлмөр Монголын инженер Дашторж гэж хасанд зааварчилгаа өгөөл за миний хүүшээ одоо дизель станцын засварчнаар орно гэвэл дагалдангаар орно гэвэл тэгэл ажлын гар маань эхэлсэн дээ. Анхны барьж авсан ажлууд юу байсан? Хамгийн эхлээд хийсэн ажил. Хамгийн эхлээд шууд одоо дизелийн засварч одоо нөгөө хар гуцсан нөгөө хар болт чангалал тэгэл тэнцээс юу болох нь энэ тэнд усалдах бас нөгөө дизелийн өргүүр асаалтын юм уу гэж засварчин тэгэл нэг сар хэртэй ажиллаад дараад нь дэвшээд байгаа юм да гэх. Цахилгаан тоноглолын засварчин руу ороод Бацаахан гэдэг инженер мэн бол тэр үед бас л сайн инженер байсан л да. Тэр хүнийг дагалдаал тэрнээс л ер нь их юм сурч авсан би. Тэгэл энэ дизелийн чинь генератор маш хүнд байсан шүү дээ тэр үед чинь. Энэ Баянгорын чинь хэсэг хэсгээр нь тасдаг. Хөгтлөө 1-2 цаг өгөөл тэр хооронд нь эцэг орог тасалчдаг. Тэгэхгүй бол нөгөө хүчирдгөө. Тэгээ энэ дизелүүд чинь халалттай ерөөсө бөмбөс улаан юмнууд л улаацсан генераторууд нь улаацсан. Тэгээл дэр чинь ээлжлэл засаад тэгэл сайн инженер тэр үед ажиллаж байсан. Сайн засварчд байсан. Тэрний буйнд би ч бас нэлээд юм сурч авсан гэж боддгийг. Таны яг тухайд ажиллаж байсан нөхцөл байдал юм хүнд байсан байхгүй юу? Хүнд. Тэгэхээр чинь яг би маш хүнд энэ яаж эднэр болдгийм болдоо гэж бодож сүүлд нь би бүр нөгөө ээлжинд гардаг болсон л доо. Бас эхний 4-5 сар тэгэж засварчин хийгээд сүүлд нь ээлжинд гарах чинь жинхэнэ амар болж байгаа юм чинь. Нөгөө 2-3 хүмүүс тэгээ дандаа баг эмэгтэй ч 2-2-ороо 3-аараа 2 эмэгтэй 1 нэрхтэй ч юм уу. Тэгээд эднэр ч яаж яад юм бэ? Ирчим өгчөөж дандаа эмэгтэй голдох юм гэж боддог байлаа. Тэгээд янз бүрийн болох юм бол одоо эмэгтэй хүмүүс чинь гэж боддог л байлаа л да. Тэгээд тэнцээс нүргэлсэн ерөөс баг юм сонсогдохгүй нэгнийхээ чихэн дээр ингэж яадаг. Наатлын тэр самбарсны өрөөнд л орохгүй бол дэржлийн зааланд бол ерөөс юм сонсогдохгүй шүү дээ. Битүү утаа дортог тийм дотор л тэгэл тэнцээ юм бэ, нинчээ юм бэ гэл байн хянаал тэгэл шинжэнгөө нөгөөдөл чи шалгаал иргэд тойрол дизелүүдээ тэгэл хондог байсан. Ер нь мэдээж энэ эрчим хүч гэдэг их айлд ороод ирэхээр танд бас зааж сургасан олон багш нар байж байгаа. Гардан сургасан бас багш нар байгаа. Таны хувьд бас их өөрийгөө бас их олон шавьтай болсон гэж бас сонсч ирсэн юм байна. Таны гараар орсон гэсэн шүү дээ. Яг суралгүй яг одоо бид нар чинь ер нь бол сургууль төгсөөд ирнэ гэдэг чинь бид нэр дандаа номын доо одоо онол үзэл ярьж байгаа хүмүүс байхгүй юу? Тэгээ яг энэ чи практик дээр ажил дээр гараад ер нь юм мэдэхгүй шүү дээ. Яг зүгээр онлын өмслөлээр энд ойртуулж өгж байгаа юм нь бол байгаа. Одоо энийг ингэвэл ингэх ёстой гэдэг юм уу? Цаад юу гэнэ яг гараараа бариад хийгээд их юм бол байхгүй. За тэн дээр бол одоо хамгийн ихтэй би чинь дизель станц руу ороод Бацаахан гэдэг одоо манай тоноглолын мастер инженер байсан. Тэрэн дээр Жаргал сайхан жээж байгаа гэдэг манай дизелийн инженер байсан тухайн үед. Батбаатар гэдэг тоноглолын засварчин бас самбарчин байсан. Энэ хүмүүсээр ихийнхээ гарааг ер нь бас нэлээ зааж зөвлөмж авч нэлээ юм сурсан л да. Тэгээд яг хоо би чинь үндсэндээ нэг бүтэн жил ажиллаад мастер гэдэг юм болсон. Шугамын мастер. Нэг өдөр Бачиргал дарга манд дуудаал. За энэ өдрөөс гоёо дараагийн нэг өдрөөс эхлэж юун дээр очив шүү. Шугам шүлжээнд дээр очино. Шугам шүлжээний мастер гэдэг ажил дээр очино гэд. Тэгэл би бас л дүнгэж сайхан сураад сайхан болж явах шиг гээл бодож исэн. Тэгэл одоо яг хөтэй нөгөө дарга тэгэж айлдж байгаа юм чинь гээл. Тэгэл очисон л доо. Тэгэл шугамын шүлжээний мастер дээр би одоо боддیں۔ Зарим нэг энэ дурсдаг байхгүй юу? Үндэндээ тэр хүнд үед одоо шугам шүлжээ бол бас авах юм байхгүй байсан шүү дээ. За ямар байсан? Гэхдээ ерөөсөө одоо юм бетонын хөл гэдэг юм байхгүй. Зүгээр нэг хідэн моднуудаа суулгаад агаар явц татцсан. Тэгэл тэднэр нь ерөөсөө нэг шуурга болно. Нэг нь өнкөрөд очихвол бүгд нэг тагтаад нугаачдаг. Тэгээд тоолуур нь тэрнийхээ орой дээр гарцсан. Мод нь нөгөө хүн гаргахад эйгүү ёстой хүнд байсан тэрэнд бол. Тийм үед ажиллаж байсан одоо манай Төмөн Дэмбэрл гэдэг монитор байдгийн. Одоо яг би мастер нь бол одоо миний гар дээр ирж исэн гэж яах боловч би тэднээс сурталцах гэж очиж байгаа байхгүй юу тий. Төмөн Дэмбэрл одоо манай Бадарчах маань байна. Цөмөрөө зайлвал одоо ертөнцийн мөнгөсөг үзүүлсэн хүмүүс байгаа л да. Тэгэл одоо мөнгө хөтгээл сайн мониторууд тэр үе одоо яг юмаа мэддэг тийм хүмүүсийн
хүчинд л одоо би эдий зэрэгтэй болсон гэж үзтий. За тэгэл одоо дээрээс нь мэдээж манай инженерүүд одоо манай мандах инженер маань тэр үед ерөнхий инженер хийжсэн, уртаа ах маань одоо шугам шилжээний инженер хийжсэн. Лашторжгээд хөдлөр хамгааллын инженер хийжсэн. Одоо Батөлцөөгөө маань борлуулалтын албаны инженер юу хийжсэн. Энэ хүмүүс маань одоо тал талаас нь дэмжлэгтэйгээр одоо юмаач харамгүй хэлж өгдөг, заадаг, загнадаг, зарим үедээ зохихыг ч хөрөхгүй сте ирчүүдэд чинь тийм л одоо юугаар угаасаа эрчим хүч ирчүүдийн юу чинь хатуу гараар юм жоохон яаж ижил сурна штэ. Тэгэд би ч бас одоо тэрэндээ баярлж явдیں۔ Тэрний хүчинд л бас өдөө зэрэгтэй айгу юм мэд сурсан гэж боддیں۔ Тэр утгаараач би бас одоо өнөөдөр гэхэд бас би чинь арай чахамдаа юм. Ер нь аханд руугаа орох гээд дунд үед л орцсон. Одоо миний дооч одоо 10 гаруй инженер байна шүү дээ. За танаас шажигсан инженер байгаа юм байна гэвэл. Тэгэлгүй яах вэ? Одоо чинь тэгэл тэр инженерүүд маань тэгэл ер нь л хинхэн миний шавил гэж тооцогдсон шүү дээ. Ер нь тэгэл ямар ч аль ч албан дээр ирсэн мэдээж цахилгаан шугамшилж одоо техникийн талын асуудал байна. Техникийн талын зааварчилгаагийн ч юм уу би өгөөл ингээл хариуцал ингээл явж байгаа. Тэр утгаараа бас нэлээд хэдэн шавьтай болж байгаа гэж боддог юм аа. Дамжуулах станц яг шинжилсэн байдлаар надад хичнээн нэг тавиад байгаа. За одоо манай нөгөө хуурлах станц л гэж байгаа юм л да. Тийм 04-өөс бууруулах станц. Ер нь бол яг зөвхөн намайг анх орж явахад аймгийн хэмжээ нэг дугаарлцсан одоо сумууд ч ороог байсан шүү дээ. Ойрын нэг 3 сум байдаг байсан. Үндсэндээ нэг 30 гаруй станц байсан тэр үед. Тэгээ одоо чинь аргагүй одоо 10 хэдэн жил болж байна. Одоогийн байдлаар 121 шиг станцтай болчихлоо шүү дээ. Тэд станц одоо яг нэг хэрэглэгчдийн 0.4 кВт бууруулаад хэрэглэгчд өгööдөг станцыг ярьж байгаа шүү дээ, тийм ээ. Шугам могон маань одоо нэлээ их өссөн. Нийт одоо манай аймгийн хэмжээ чинь 740 хэдэн км өндөр хүчтэй шугам байна шүү дээ. Тийм болсон. Одоо бүх сумууд маань орц одоо говийн 2-3 сумаараг байсан. Уржингаас орсон энэ бас ер нь бол хизээч орохгүй сумууд гэдэг юм дээр жагсаалтан дээр байдаг байсан байхгүй юу? Баян өндөр, баян цагаан, шинжинс тэгээд энэ маань орсон л да ямар ч байсан ороод үйл ажиллагаа явуулж байгаа. Гэхдээ онцлог нь Өвөрхангай аймгийн сумуудаас холбогдсон учраас манай аймагт харьяалагддаг байхгүй юу? Тий. Одоо тэгээ хичнээн километрийн цаанаас одоо хаанаас ирж ин гэсэн үг одоо Баянгар аймагт анх ирж байгаа гэхээр одоо үндсэндээ Эрдэнэт булганы цахилгаан дамжуулах шүлжээ гэдэг. Ер нь бол Эрдэнэтийн дамжуулах шүлжээ нь бас л нэг Улаанбаатар дамжуулах шүлжээ гэдгээс гаралтай. Тэндээсээ Улаанбаатар Эрдэнэтээс наашин тооцох юм бол үндсэндээ 700 гаруй километрээс манай аймагт ирж байгаа. Өвөрхангай дээр 500 хэдэн километр дээр. Өвөрхангайгаас манай шугам чинь 205 км гэж ирдэг. Өндөр хүчлийн 110 кВт-ийн шугам гэдэг. Тэгээд энэ 110 кВт-ийн шугам чинь 35 6 гэсэн 3 оромт нарсаас 35-аас нь манай хөдөө сумдууд гараа явчихж байгаа. 6 кВт-ийн болохоор энэ манай төвийн хэрэглэгчтэй одоо энэ юугаа хангаж байгаа гэсэн үг. Тэгээд тэр 6 кВт-аас нь гарч байгаа нь аймгийн төв дээр байгаа 60 хэдэн станц харилцаж байгаа тийм юм. 35-аас нь тэгээ бусад 15-аас нь гээд хүчтлийн чинь одоо манай дээр үндсэндээ 4 хүчтлийн өндөр хүчтлийн шүлжээ байна л да. 6 кВт, 10 кВт, 15, 35 гээд эднэрээсээ л сумууд одоо энэ аймгийн төв бүх газрууд нь ингээд хөрөөдлөгдөд 0.4 болгоо тэгэл хэрэглэгчдийг хангаж байгаа гэсэн үг. Тийм байдаг. Хоног хичнээн одоо пилот цахилгаан үйлдвэрлэн гэдэг ч юм уу, гараа гэдэг ч юм уу тийм их юм байдаг. Тий, одоо дизелтэй багт чинь бол одоо хоногт хэдэн киловаттыг үйлдвэрлэн тийм шатхуун цацуулт байх хэвээр мастай гэдэг. Тийм байдаг. Одоо эн чинь бол цаанаас нь хэдийг л авна уу одоо дураараа гэдэг шиг. Ер нь яг зүгээр тэр дамжуулах сүлжээнээс манайх худалдаж авж байгаа. Энд чи хэдийний хэрэглэлээр ихсэн тэдний чинээгээр одоо худалдаж авах гэсэн үг. Тэрнийхээ мөнгийг манайх дамжуулах станцтай төлөөд явуулна л гэсэн үг л дээ. Хэрэглээ ямар ч их даацсан байсан хамаагүй тэгээд шууд шахана л гэсэн үг. Тий, гэхдээ одоо манай эрчим хүчний чинь гол юу бол одоо нөгөө тоног төхөөрөмжийн гормын одоо тэнцвэртэй байдлыг хадгалахын тулд одоо оройны оргил хичээл гэж байгаа. Эний чинь хамгийн багасгахын тулд янз янзын аргаар л үзэж ийн л да.
одоо тэр тариф тоолуурч гэж байгаа. Нөгөө оройны одоо 18 цагаас үндсэндээ 22 цагийн хооронд хачааллыг л бууруулах гал. Тэр үуч одоо бүх хэрэглэгчд орон дээр бүх хэрэглэгчд маань хамаг юм одоо залгадаг шүү дээ. Хоол унднаас өсвөл тэгэл нөгөө тэр том юунууд станцуудын чинь төвбийн юун гэмтэх магадaltaй өндөртэй. Тэрнээс хамгаалах гэж л тийм тариф тоолоор одоо тэгэл хямдсан байдаг байхгүй тариф нь одоо яг 18-аас 23 цагийн хооронд ч юм уу одооны мөдөгж байгаа тарифаас бага ч юм уу тийм ээ. Тийм журмаар томд хөрмөдөд хайрлах юу яах гэж тийм юм гаргаад байгаа. Тэрнээс манай Баянгорын хэрэглээ чинь бол 8 мегаватт гарчаад байгаа одоо. Хамгийн өндөр ачаал гэсэн үг. Намайг Баянгорын эрчим хүчинд анх орж явахад дизель жигдрээд бүх ачаал яаж яхад 1.8 2 мегаватт байсан. Өө хит нэмсэн биш. Тий 4 дахин нэмэгдчихэж байгаа гэсэн үг одоо. Энэ томд хөрөмжүүд маань шинжлэхэж байна. Энэ эрчим хүчин тийм ээ. Нэлээд сүүлийн үеийн томд хөрөмжүүд тавигдж байгаа. Техник чинь мэдээж 90 үетэйг нээцэж шинжлэхдэж байх хэвээр. Одоо 6 кВт гэдэг хүчтэл маань бас манай одоо аймаг төдийг хөдөө суманд ч гэсэн хүчтлийн уналт гэж нэг юм гараад байгаа. Энийг л одоо ер нь бууруулж ажиллах энэ тулд одоо техникийн шинжилгээ янз бүрийн бодлогууд юунууд гардаг л да. Тэгээд яг миний хувьд ч яг манай албаны ажилчдын инженер техникийн ажилтны зүгээс ч гэсэн бид нэр ярьдгийн ер нь 10 кВт шилжүүлсэн дээр баха тийм тэзүү эхнээс нь хийлгээд ер нь одоо энэ аймагчдаа байнга л хөгжөөл төвшөөл явна штэ. Хэрэглээ нэмэгдээл явна. Тийм учраас энэ 10 кВт гэдэг маань одоо 6 кВт гэж яриад байна штэ. 6000 вольт гэсэн үг байхгүй. Одоо манай хэрэглэгч 220 вольт гэдэг яадаг ш. Тэрийг одоо 6000 дахин их гэсэн үг. Одоо 100000 вольт гэдэг маань яг хөө тэр хүчлийн үнэлтийг багасгаад өсөхгүй алдагдал бас багасах магадaltaй тэр юугаар магадaltaй тийм юутай юм. Тэгээд хамгийн гол нь тэрийг яах маш их зардал гарна л да. Тэрийг одоо яг зэгцтэй одоо нэг юугаар нь ч юм уу явуулах зүйн юм шүү. Одоо энэ манай дамжуулах дээр байгаа 2 том трансформатор байгаа. Энийг эхлээл 10 кВт шилжүүлэхэд энийг эхлээл солино гэж шийдэгдэн. Тэгээл одоо төрөний миний дээрсэн тэр аймгийн төв дээр байгаа 6 кВт-ийн 60 хэдэн тэд станц гэдгийг чинь бас 10 кВт-ийн хүчлэн төвшөнтэй станцаар солино. Тэр трансформатор гэдэг юм тий. Тэгэхээр нэлээх юутай. Ер нь бол тэгтээ тэрийг цаг хугацаа хөрөнгө шаарддаг. Тэгтээ нэн даруй тэрийг бол бодож л байх, хийж л бага багаар бас төлөвлөж тусгаж л байх асуудал л да. Цалгаан шугам сүлжээ шуурхай үйлчлэгээний алба гэж байна. Ер нь танай компани хичнээн албатай юм. Манай компани 3 албатай үндсэндээ. Захиргааны аж ахуйн алба гээд байж байгаа. Үндсэнд одоо манай конторын доод ажилтан юмнууд тэгээд цахилгаан шугам сүлжээ шуурхай үйлчлэгээний алба гээд байгаа. Борлуулалтын алба гэж байгаа. Тэгээ борлуулалтын алба гэдэг нь үндсэндээ нөгөө хэрэглэгчтэй харьцдаг. Дандаа нөгөө мөнгө төрхтэй холбоотой гэсэн үг. Одоо манайх ч юм болохоор дандаа одоо техникийн одоо ер нь бол энэ аймгийн хэмжээний техникийг л одоо хариуцж чинь гэсэн үг дээ. Шуурхай үйлчлэгээр нь хангам одоо ашиглалтыг хариуцсан энэ станцуудын шинжилэл, засвар үйлчлэгээ ерөөсөө энэ томд хөрөмжүүдийн бүгдийг нэрсэн. Тий, ер нь мэргэжлийн хүнэл ажиллах хэрэгтэй. Тийм одоо аюулгүй ажиллагааг нэлээд хангаж ажиллах хэрэгтэй. Байгуулах хэрэгтэй. Хамгийн нэгдүгээрт аюулгүй ажиллагаа гэдэг юм чанд мөдөлдөж энэнийхээ аваарчлгүй ажиллахын тулд ажил тэхийн тулд одоо зайлшгүй мэргэжлийн түвшинд одоо дамаа манай алба бол ерөөсөн мэргэжлийн түвшинд байхаас өөр аргагүй. 50 жилийн гэлстэй хэд өрнжиний ажил. Тий. 50 жилийн очтой аргагүй дээ одоо хагас 100 жил гэдэг чинь бас түүх юм л да. Одоо өдөр шинэ нөгөөл бод нэг хийж штэ. Одоо өдөр чинь галтайтлаа харалтлаад үзэж юм да. Одоо тэгээ ямар бүтээн байгуулалтын ажил өрнөөлж байна тухайлбал. Уу одоо тэгэл бүх газар л өрнөж юм да. Одоо контор саваа засч энэ үл яг зүгээр гадны барилгын хүмүүсийн ажил. Тэгээд манайх чинь гаднах хашаагаа солилоо, төв замынхаа хоёр талын хайсыг солилоо, дандаа өөрсдийнхөө хүчээр гэрэлтүүлгийнхаа суурнуудыг суулгацсан. Одоо чинь эрчим хүчигдэгчийн төлөө гэрэлтүүлг байгууллагуудад бас нэг арай дээр арай үзмжтэй юм хийдэг гэж бол бүх гэрэлтүүлгүүдэд сольж байгаа. Замынхаа хоёр талын гэрэлтүүлгийг, доторх гэрэлтүүлгнүүдээ, офисынхаа дээдлийн гэрэлтүүлгийг ч гэсэн шинээр хийлгээд ирсэн. Гадна тал хүрээ мөрөөгөр нэрсэн нэлээд их гэрэлтүүлэг тавина. Тэгээд дээрэс нь одоо мод зэрлэг тарьж байна.
талбай цутгаж байна. Машины талбай. Одоо өөрсдийн машина хийдэг нэг юм байхгүй бол одоо хэрэглэгч чинь байнга ирдэг учраас машин багтахгүй болчиход байна шүү дээ. Тэмцээн уралдаан зохион байгуулах чинь одоо энэ хагас сойд манай нэрмжид тэмцээн болно. Гар өмгийн тэмцээн, ширээний теннисний тэмцээнүүд явагдах юм. Тэгэл энэний хажуугаар нөгөө техник зохион байгуулалтын арга хэмжээ, их засварын ажил гээд манайх жил болгон байж ах хэвээр нөгөө шугам шүлжээгээ шинжилнэ. Дид станцуудаа барьна. Тэгээд 04-ийн шугамнууд нөгөө өргөтгөл хийсэн газруудаа нэмж барьна. Нөгөө хашаанууд яатсан газруудаа нэмж барьна шүү дээ. Жилээс жилд одоо их засвар техникийн зохион байгуулалтын ажил гэхээр одоо манайх чинь 6 км-ийн шугамуудыг үндсэндээ жил болгон шинжилээд ер нь л төгсөж байгаа шүү. Гэхдээ одоо хуучин нэг модон толгууртай аас шугам яатсан тэр чи одоо үндсэндээ хамгийн бага нэгт 20-30 жил болчиход байгаа шүү дээ. Тэдний чинь 3 жилийн өмнөөс одоо цөмийн нэг дор мэдээж яаж чадахгүй. Хөрөнгө мөнгөний асуудалтай тэгээд тэрийг шулж шинжилээд одоо энэ жил гэхэд хөтгөн шугамны гаргалгааг нь хөдлөө хийчихсэн энэ жил нэлээ төхүүлчээд тэрний ажил нь хийгдсэн байж байгаа. Тэгэл одоо зөндөл ажил байгаа л да. Тэгээ ямар ч байсан ойноосоо өмнө бүх ажлуудаа хийгээд дуусгачих бах. Тэгэл ойндоо нэг янзын сайхан оролцсон доо гэж бодож байгаа шүү дээ тамаа. Маань 8 сарын 1-нд гэж байгаа тийм. Энэ бол баян хурцуудын бүх төмний баяр байх юм шүү дээ. Одоо тэглгүй яах одоо тэгж л боддоо шүү дээ. Гэрэл игээтэй болсон түүх 50 жилийн өгдөг чи одоо. Тэглгүй яах бид ч гэсэн бас баяртай байгаа шүү дээ. Яг 50 жилийн үед нь ингээд байж идэг цөмөрөө тийм ээ. Бас азтай тохиолдол гэж бодож байгаа л доо. Манай инженерүүд ч гэсэн тэгж ярдны залуучууд ч гэсэн. Албаны ахлах инженер байна гэдэг энэ орон дээр бас нэлээд их том үүрэг хариуцлага байна да. Ер нь бас тодорхой хэмжээс авиаслагын чадварлаг хамт олноо ингээд бас нэгтгэн ингээд удирдаад аваад явна гэдэг бас их урд шаардах байх. Тэг яах вэ зүгээр түрүүнч би ярьжсэн тийм ээ их сайн хүмүүсийн биенаар нэлийн гайгууч гэж юм сурсан гэж мэдсэн. Бас тэрний маань буянч байдаг бах. Тэгээд яг өөрөө бас нэг техник дуртай гэх юм уу тийм ээ холбогдлолтой ч гэх юм уу тийм талаасаа бас багаасаа бас нэлээд тэгэж яасан л да одоо дөнгөж төгс ирсэнтэй одоо нэг юу гэдэг лээ галзуугарын барын хамд гараа хийж уцхгүй гэдэг шиг тийм л залуу байлаа гэдэг шиг тий одоо тэгээд яг тэр албыг одоо орон нутаг төвгүү үндсэндээ нэг жилийн ихэнд бүх юу одоо ингэ байх хэвээр манайх ч нөгөө хийсвэр юм гэж байхгүй шүү дээ. Нэг л шугамаар одоо энийг тэгж л хийх хэвээр тэгж ижил цахилгаан амжих хэвээр тийм ээ. Одоо ингэж аюулгүй ажиллах хэвээр энийг мөрдөж ингэж ажиллах хэвээр гэдэг ч юм уу. Одоо миний ойдлын самбар байгаа юм л да энэ бүтэн жилээр нь ингэж одоо манай албанд хийгдэх бүх юмнууд төлөвлөгөө график гэдэг тэгэл аваарсан дасгал юм уу төлөвлөгөө судалгаа график ингээд боловсруулсан график байна. Яг энэнийхээ дагуул ингээд ажиллаж. Тийм энэнийхээ дагуул ер нь ерөнхийдөө бол энэний дагуул тэгэл дээрээс нь нөгөө их засвар техник хэмжээний арга хэмжээгээ инженерийн ажилд бид нар чинь саналаа өгвөл одоо тэн тим юм хийх шаардлагатай тэнцээ одоо нөгөө тооцооны үр дүнд ч гэдэг тооцоо судалгааны үр дүнд тим станц барих хэвээр одоо тэнцээ тэрийг тэгж шинжлэх хэвээр ч гэдэг юм уу тийм ээ тэр чинь судалгаагаар тим шугам тэгж их уртсан байна энийг богиносгоо дахиад нэг станц барих хэвээр ч гэдэг юм уу тийм ээ тэр бүгд тим тооцоо судалгаан дээр явагддаг тэгээ тэрийг хийн тэгэл энэ албаны мониторууд диспетчерүүд эдгээр маань одоо бас гайгүй туршлагацсан нэлээ доотл нь одоо 4-5 жил ажилласан дээдл нь тэгэл 10 хэдэн жил ажилласан тийм хамт олонтой байгаа тийм учраас таны өвдөг шиг биз гол өвдөг шиг биз одоо ганц манай гардан хийж байгаа хүмүүс чинь бас маш чухал шүү дээ тэднийг одоо тийм гэхдээ яг ингээд ажил дээр харж бас хайрладаг юм аа гэдэг шиг дараад нь хайрлах гэдэг шиг тийм ер нь бол яг манайх чинь бас цаг нараагүй ажилтаа нэг шугам эхэлчих юм бол нэг станц эхэлчих юм бас нөгөө хэрэглэгчдийг улаан таслах гуйн тулд аль болох хурдан таслаа авч хийх тэгсэн мөртлөө бас их аваар өсөлтгүй ажиллахын тулд чадварлаг тийм хүмүүс л ажиллах болохгүй тийм хүн дэмжлэл. Тэр хоолын гудамжуудаараа гэрэлтүүлэг тавьсан шүү дээ. Энийг танаа харуулж ирсэн нь хаана харуулж ирсэн лээ? Энийг анх 2007 онд манайх хариуцж хийж ирсэн. За би яг өөрөө хийж ирсэн нэг. 2007 онд би
дөрөв үнэтэй баригаттай. Чин тэгтээ бас хөөрхөн хил ам болж байсан байхгүй юу? Ийм цэнхэр гэрлнүүд юунууд аваад ирсэн. Одоо зураг нь байж л байдгийг нөгөө яаж хийх үү гэд. Энийг яаж хийв Улаанбаатар хотод ийм хийцэн гэрэлтүүлэг гэдэг юм гээд. Тэгээ намайг ч Улаанбаатар руу явуулаад энийг судлаад яаж хийсэн юм бэ, яасан юм бэ гэд. Тэгээд очиод үзсэн чинь яг хуу зүгээр модон дээр ингээд хатсан. Тэгтээ их сайн хийгээгүйсэн. Хотод ч юм бол тэгээд нэг марилаа сарилаа. Тэгээд яг хуу зүгээр ингэж турбамар ингэж хийх юм байна гэдгийг харчаал тэгэл ирээл хийсэн л дээ. Ингэж чанартай болохын тулд Улаанбаатар хотч юм нэг том хадаа сарал туугаа хийсэн юм. Би чи 3 цоолоо. За 3 тэр нэг том 200-ийн хадаа сарч 3-ыг туугаал. Тэгэл бүх нь байхын зээр гээл. Тэгэл ингээл бүх хороолуудаар хийжсэн байхгүй юу. Тэгээ ямар сандаа комиссар хөдөлгөж ийг бол аас маш сайн хийсэн байна. Цэвэн асаачаал. Тэгэл бас л нөгөө цэрэн дарга болоод тэгч нэг комист нь чи ах トゥ нөрчин дээр амчуулын 4-р агмагаар нэг хэд байна уу? Ах トゥ нөрч байна уу маа гэд. Яаж ийм тагс чи тэргээр явж явах чи нэлийн шигүү үржүүлсэн. Энэ гогтлогоо нөгөө чин 2 3 мод алгасаад нэг юу хийсэн биз дээ чи. Үгүй та энэ зургаалаар би энэ зургаар чи хийсэн наач. Ийм нэг юм болж л байсан юм л да. Тий, тэгээд яг анх одоо манай жаргал сайхан гэдэг миний мастер байсан. Би дараа шугамшны инженер болсон байж хат. Жаргал сайхан одоо манай мөнхцэн ягээд одоо хүртэл ажиллаж байгаа манай монтер. Энэ бид хэдл ингээл анх тэр гэрэлтүүлгийг хийж илаа да энэ Баянгорын гэрэлтүүлгийг. Тэгээд янз сайхан хасдаг. Хүмүүс чинь сайхан болчихж игээл. Ер нь тэр үед Улаанбаатарт хийгчэл бас нөгөө хулгай ажилтны хэдөө багассан гээл тий. Нохоо яахгүй гээл тэгж л яригчлээ байсан. Тэр хоёроо бас дажгүй сайн гоё ажил болсон гээл магтагжл байсан л та гээл. Тэр хоёроо үнэхээр бас их буянтай ажилласан. Тэгээ яг одоогоос нэг 4-5 жилийн өмнө 19 оноос ч үлээ баг 10 оноос л хотгчлолтод хүлээлгэж өгөөл. Тэгээ одоо тэднийх бүх гэрэлтүүлэг юг хариуцдаг болсон тий. Таны ер нь ажиллаа мөдлөг болоод зарчим юу вэ? За одоо ажилчдынхаа ур чадварыг ахиулахын тулд нэлээд яасан. Хоёрт одоо энэ чинь нөгөө ирчүүд голдуу байдаг л ганц нэг болгочих юм гардаг штэ сарим нэг. Тий, тэр мөрий чинд одоо хоригддаг. Тэр үедээ заримдаа бас ад үзэгдэх юм шиг байгаа. Гэхдээ ер нь бол гайгүй л дээ манай хүмүүс бол ер нь намайг ойлгодог. Хоёрт юмыг хийхдээ одоо сүүлийн үед их үзэмжтэй их бас тийм ээ. Нэг найдвартай ихийн хажуугаар үзэмжтэй хийдэг. Ийм зарчмыг тэгээд богино хугацаанд. Ингэж л одоо юмыг хийх нь зүйтэй гэсэн л ийм баримталт юм да ер нь бол. За таныг бол одоо таны эргэн тойрныхоо онио гэж нэрлэдэг. Энэ одоо агуулсан нэр одоо хэдэн үеэс Улбатай? Энэ ерөөсөө намайг мэдээ орсон цагаас хойш тийм байна. Тий. Гэр бүлээс өгсөн баг. Тий, аав ээжсэн маань. Гэхдээ онио гэдэг үсэн ер нь. Аав ээж. Тэгэл манай найзууд ч юм 10 жилийнхэн одоо онио болгоцсон гэх юм уу та. Таны аав ээжтэй ямар хүмүүс вэ? Хаана ажил төрөл эхэлж байсан ямар хүмүүс байгаа даа? Миний аав болохоор Баян өндрийн үнэлтэй гаралтай. Баян өндөр сумд төржсөөл тэндээ одоо бага эмчээр ажиллаж байгаа л. Тэгэл Улаанбаатарт нэг суралцаад тэр хэсэг Улаанбаатарт ягаа тэгээд иргэд аймаг дээр ирсэн. Тэгэл их хэмж болоод 55 хүртэл одоо энэ хүний нэгдсэн эмнэлэгт дотрын их хэмж тэгэл сүүлдээ одоо эмчилгээ хэрэгсэн орлогч хүртэл хийж байгаа л өнгөрсөндөө тайлбал. За алтан эмчийн хүний хүүхдээ за ээжийн хувьд ээж маань одоо насаараа одоо соёлын байгууллага юмд номын сан одоо театр соёлын байгууллагуудаар л ерөнхийдөө явж одоо ажилласан жилийн тоолох нь бараг 50 жил гэх гээд иддэг шүүгээ. За. Тэргээр ажиллачаа сүүлдээ гавьяандаа гарчаа дахамдын даргаыг 10 жил бараг хийчихэл. Тэгэл бүр одоо гэртээ сууж байгаа да. Хин гэдэг юм бэлээ? Бэлэг тутхан гэж. За. Юм байгаа. Хэдүүлээ байна. Би чинь одоо эцэгхээс зургуулаа. Байлын хамгийн бага нь. Одоо манай хамгийн том ихч гэх юм бол одоо наран гэрэл гээд хуваарь бизнес эрхэлдэг.
дараагийн их чинь маань Саран гэрлгээд манайхан чинь инженерүүд олон. Манай тэр том их чинь одоо ой инженер мэрэгчлээ. Дараагийн Саран гэрэл гэдэг их чинь маань одоо хүнсний технологич инженер. Бас Оросын холбооны улс төгсөж ирсэн. Тэгэл яг тэр мэрэгжил нь болтохгүй бас аймаг дээр брокерийн пүүс тэр мэрэгээр ажиллаж байгаа. Одоо сүүлийн 10 хэдэн жил нисгт ажиллаж байна да. Нисгийн аюулгүй байдал гэсэн ажилтан, хүний нөөцийн ажилтан, бичих хэрэг мэрэгэл тэр нэлээд юм л хариуцтай юм шиг байлээ. Тий. Гэр бүлийнхэн нь Төмөрбаатар гэдэг одоо нисгийн дарга байж байгаа. Дараагийн ах маань одоо Болдбаатар гэдэг манай эрчим хүчинд ажилладаг. Хүний нөөцийн ажилд одоо 20 хэдэн жил хийж байгаа. Хүний нөөцийн ажилтан тоолорын лаборатори хариуцдаг. Гэр бүлийн үнэ нэгүлэгээд одоогоор хотод ажиллаж байгаа энэ бас нэгдсэн эмнэлэгт сувилагч хийж ирсэн. Юм байт юм аа. За дараагийн их чинь маань од дөрлөгээд нар сар од гэдэг хурагчтай шүү дээ. Тийм байна. Тэр их чинь маань бас одоо хуваар бизнес эрхэлж байгаа. Санкугийн мэрэгжилтэй. Тийм байдгийн одоо гэр бүлийнхэн Мөнхбаатар гэдэг онцгой байдлын зэрийн дарга хийж байгаа юм хүмүүс байдаг. За дараагийн одоо манай дээдлийн ах маань онцгой байдлын хэлцэд галс нөхч хийдэг. Төвчбаатар гэдэг. Тэгэл ийм 3 байна, 3 охинтой ийм айл байна да. Хүн ерөн зөв явахыг гэр бүлийн өгсөн хүмүүжлээс их шалтгаалдаг юм шиг байна. Таны аав ээж одоо та бүхний хүмүүжүүлэхдээ ямар хөө арга барил өсгсөн юм бол? Гэхдээ одоо ямар ч байсан л хаан ч гэсэн одоо худлаа үнэн ирж чадахгүй одоо ямар ч байсан үнэн шудраг өсгсөн юм шиг байна. Дээрээс нь бас их даруухан гэдгийг намайг хийж чадаа. Заримдаа даруухан. Даруухан одоо заримдаа одоо манай гэр бүлийн ч гэсэн хүн амтантай ярьж хөрөөд нэг яаж аах шиг. Тэгээд би хэлдэг бас өөрийгөө өмөрөл. Тэр чин хүн чин яг чаддаг юм дээр очихоор бол чаддаг байхгүй гэдэг шиг юм шиг тий. Тэгээ чадахгүй гэж худлаа үнэн яриад чаддаг болдгоо байхгүй гэдэг шиг юм. Гэр бүлийн хүний хувьд одоо хаана юу гэдэг хүн байгаа вэ? Хин гэдэг хүн байна. Одоо танах чи 3 сайхан хүүхэдтэй байна уу? Тий. Манай авгаа чинь санкугийн мэрэгжилтэй Мөнх Эрдэнэ гэж хүн байгаа. Бүрийн Мөнх Эрдэнэ гээд бас л 6 хүүхэдтэй айлын одоо 2 дахь том охин юм байгаа. Тий. Бид ч одоо 10 жилээс эхэлж үргэлжсэн гэх юм одоо 1993 оноос хойш үргэлж эхэлсэн дээ. Тэгэл 3 сайхан хүүхэдтэй нэг банд маань одоо оюутан техникийн сургууль барилгын инженер ингээд. Та чинь тийм багш юм уу? Би ч одоо гайгүй штэ. 40 их гал явж байна гэдэг шиг тийм. Гэтэ ийдэр хийж үзэх настай. Тийм. 38 9-тэй гэх юм да. Арайс тэгчүүлээгүй. 2 охинтой юм л. Манай донд охин маань одоо 8 дугаар ангид орно. 7 дугаар ангид төгсөж байгаа. Бага охин маань одоо 6 настай хүүхэд. Ийм 3 сайхан хүүхэдтэй. Тэгээд авгаа маань нэгтлэн бодогч мэрэгчлээ. Өнөөдрийн хувьд бол одоо хотод байгаа юм билээ шүү дээ, тийм ээ? Тий. Манай банд чинь одоо намайг өвөө болгоо хийсэн шүү дээ гэдэг шиг тий. Тийм харагдаагаар. Тэгээд тэр маань давхцаад ачмачаа харж марах га нэг хэсэгтээ нөгөө манай хоёул оюутан байхгүй юу. Аха. Тэгээд нэг хэсэгтээ хотод хараад бас хажуугаар нь зүгээр байхгүй академиктэй суралцах юм болоод байгаа л да. Залуухнараа за өө юм болчтой. Сэтгэл ямар байна? Годоо яах вэ? Бид ч одоо өөрсдөө 19-д анхныхаа бандыг гаргаж ирсэн шүү дээ. Одоо тэгээд 38-тад 39-д одоо өө болчлоо да. Тэ сайхан шүү дээ, тийм ээ? Одоо сайхан банд гарцсан байгаа одоо манай ач гэж. Улаанбаатарт одоо байгаа л да цуг. Хамгийн анхны шагналч нь юу байсан? Хамгийн сүүлд авсан бас шагнал нь юу вэ? Ер нь бол яг хамгийн анх одоо манай байгууллага нөгөө тэр дизельтэй үед эрчим хүчний үйлдвэрж явахад одоо 15 6 инженер баг байсан баха. Тэгэл нөгөө инженерүүдэд дүгнэл шилдэг инженер гэдэг юм анх 2005 онд авч ялаа да. 6 онд л тэр их хамгийн тий тэгэлгүй яа тэр чин тэр үедээ юм нэг өргөмжлөлт гэдэг чинь гоё юу муутай гэжсэн манайх чинь нэг хүүхд байхс нэг цаас л өгдөг үстэй ингээд цаас гэх юм уу да баярын бичиг л өгдөг гэсэн тий юу хүрээ мөрөө юу жаз мач явахад жаз мастер нэг янз бүр одоо хүртэл ажил байдаг юм л да тэрнээс хойш чинь тэгэл урам зориг ороод явцдаг л хүмүүс чинь тэгэл улам сайн ажиллахыг бодоол нөгөөдүүлээсээ давхахыг бодоол ч юм уу тий
Тэгэл хүн гэдэг амт ч угаасаа өрсөлдөж ижил сайхан амжилтанд хүрдэг тийм ээ. Тэгжээж бие биенээсээ юм сурдаг. Тэгэл одоо байгуулгын авраг гэдэг хэрхэн юуг авч ийлаа. Тэгэл одоо 800 жилийн медаль гээл намайг тодорхойлол авч ирсэн. Тэгэл нөгөө эрчим хүчний яамны жуух хүчиг гэдгийг авсан. Тэгээд одоо хамгийн том шагнал маань эрчим хүчний тэргүүний ажилтан гэдэг цалин одоо 11 онд авсан да. Энэ шагналаар бол олон хүн ер нь төдийлөн их юм шагнагдаг баг. Тий, ер нь бол яг хоо энэ 12-3 жил ажиллаж энэ ер нь ойролцоо очино л гэж боддог байсан юм шүү дээ. Одоо ч гэсэн тийм л байгаа л да. Ер нь хэдэн жилийн яаж үнэлгээ гэсэн үг. Өөртөө нэг тийм мөрдлөг болгож явдаг таны гол зарчим юу вэ? Амьдралдаа хөвшүүлж явдаг гэдэг ч юм уу. Ямар ч хүн бич биш тийм ээ. Шудраг байж бол тэгээд хүн чанар. Хүн чанар гэдэг чинь шагуу юм шүү дээ. Хүн чанартай л байхыг их хүсдэг. Би ч өөрөө бас өөрийгөө гайгүйч гэж боддог шүү. Манай найз төхөж бас ер нь тэгж үнэлдэг. Баяр жаргал зовлонгоныг аль болгон дээр нь хамт байна гэдэг бас хүний нөхрөлийн мөн чанар байх л та. Олон сайхан нөхөд байгаа бах. Тэгэлгүй байх. Одоо багаас байрны найзуудаас өсвөлэл өчнөл хүмүүс байгаа л да. Тэгэл ангийн найзууд, их сургуулийн найзууд, одоо тэгэл гарч ирэл юуны адман газрын найзууд, байгуулгын найз нөхөд гэл тэр болгонтойгоо одоо цогтаа тийм ээ баярлах үед нь цогөө ирэлдэг. Одоо уйдрлах үед нь ч гэдэм үү тэр үед нь цог хязгаарч хайдаг л дээ ер нь бол одоо болтол байж л байдгийг. Тэгээд том одоо одоотч байна гэдэг юм одоо манай баяр мөнэ гэдэг чи одоо жинк орцсны үтээр тоглож өгсөн нөхдүүд байхгүй одоо алтан гэрэл Батчаргал гэдэг одоо манай ангийн нөхдүүд одоо энэ 48 гээл 2-3 хон орон сууцтай болж тэгэхээр чинь дөнгөж баригдсан. Тэр чинь манай найзууд зарим нь орцсон. Тэгээд цүг орцсонд гитар тоглолоо. Шатар их нүүн бид нэр чинь. Шатар тоглолоо. Тэгэл байж идэг л шүү дээ. Тэгэл спортын талаар их найзлан ерөөсөн. 10-аас би чинь спорт одоо хорхоотой. Одоо төрөлийг л их хөөжилээ шүү дээ гэдэг шиг тийм. Хамгийн амжилттай хөөсөн салбар нь аль нь спортоос? Гэхдээ яг хөө ер нь сагсан бөмбөлдөө. Тийм би чинь угаасаа их тунхаач ууж 10 жилдээ сагсан бөмбөгийг их тоглодог. Тэгээд тэр утгаараас бас нэлээд юу үзүүлжл байсан л да тухайн үед. Амжилтууд тийм бидний үед ямар медаль цаталж өгөх юм байсан биш нэг баярын бичиг юунаас л өгдөг. Одоо би чинь сагсан бөмбөөр бол бас аймагтаа 8-9 удаа аврах хийсэн хүн шүү. Мундаг. Тийм мундаг хүнтэй ярилцсан байгаа юм байна шүү. Тий одоо тэгээд сүйд нэг манай эрчим хүчээр чи юугаар системийн аврах гэж болно. Тэргээр чинь бас хөшөө алт мөнгөтэй ер нь бол сагсан бөмбөөр бол дайжгүй шүү. Тэгээд хажуугаар нь теннис байна. Шатар байна. Одоо сүүлийн үед нас жоохон яхаж гэх юм уу хүмүүс ч одоо волейбол их сонирхдаг болж волейболоор ороод байгаа гэдэг шиг. За. Одоо би чинь сагсан бөмбөгийн 1-р зэрэгтэй теннисний 2-р зэрэгтэй юм шүү дээ. Теннисээр бас аймагт 2 удаа аврах хийцэн. Тийм хүн байгаа. Тэгээ шатараар багада нилээ гайгүй үзчихсэн. Тэгээд хайчдаг юм аа бас. Ер нь тэгэл бүхний сексэнд хүртэл явж байсан багада. Гараа хуглуулаад гарч л байсан. Аавда хотлоо яриад нөгөө хилээгөө орчихгүй юу сексэнд. Тэгээ нөгөө томчуултаа барилж аваа шитгэхэр нөгөө ундаг хүн болоод гар дээр яатсан чинь гараа цуулаа хийцэн. Тэгэл аав маань хотлоо яриад чи хотлоо ярих юм бол наад энэ чинь яахгүй гэж байна. Би нөгөө бордор замын бордорн дээр ингээд гүүж явж байгаа галтгшгээд очсон ингээд хэлдэг байхгүй. Тэгээд үннээ хэлсэн чинь за тэгээд тэрнээс маргааш нь очиад бүхээ сексээс гаргачихсан. Би чи тэр үед яаж бүх болно гэж бодоход жоохоо юм байсан юм чи. Найзуудаасаач одоо үеийнхнаасаач жижиг юм биетэй. Их хөдөлгөөнтэй хурдан тийм л хөвгт байсан юм да.
ажиллаж байх хугацаанд ер нь хүмүүс бас өөрсдөө бас хөгжүүлэх юм л та. Таны хувьд бас нэлээд хөгжүүлсэн гэж би сонсч байсан юм байна. Компани юунаас одоо манайх чинь дээрээс их сургууль сурчлаганд ирдэг л дээ. Тэр болгон дээр инженерүүдийн цэцэрлалаар нэр болж тэгвэл сургууль гэдэг одоо ч гэсэн. Анх одоо би 2000 онд орчоод тэгэл ер нь би ч гэсэн одоо хэлдэг л дээ ер нь удааж болохгүй тэр төгссөн хүмүүсийг тийм ээ. Тэгэл удаал явах юм бол энэ чинь зэвэрдэг ойр ойрхон сургалтанд томруулаад нөгөө юмыг сануулаач гэдэг юм уу. Тэгж явах хэрэгтэй гэдэг үүднээсээ одоо ч хэлдэг. Тэгээ би бол 2000 онд төгсөд 2003 онд эхлээл одоо инженерийн мэргэжилтийн эзлэх курс гээд 45 хоногийн курст анх сурж исэн. Дараад нь одоо их азтай бай чинь мэргэжлийн инженер гэдэг юм 2005 онд одоо бахарах гэдэг юм аа хаяа нэг яхаар авах гэдэг юм аа гэж. Яг хөө зүгээр баг мэргэжлийн инженер гэж баян онгорч ч гэсэн баг байхгүй байхад би болж байсан тий. Одоо яагаад тэгэхээр тэр үед 5 жил яг инженерээр ажилласан мэргэжлийн инженерд сурах эрхтэй болно гэж тухайн үедээ тийм байсан байхгүй юу. Тэгээ би яг хөтэ тэнд нэг суугаад тэгээд захирлын юунуудаас зөвшөөрөл аваад ингээд очсон чинь яг тухайн үед 8 жил болцсон байхгүй юу. Тэгээд яг хөө тэр хүмүүс бас нөгөө тэр манай техникийн сургууль дээр болдог байсан л та. Танд ганц нэг багш нар ч таарсан азтай тэгээд чинь 600 км-ийн цаас ирсэн нэгэнтээ яс одоо суучих гэдэг. Янзын азтай. Тэгээд анх 2005 онд мэргэжлийн инженер гэдэг одоо цолж гэх юм уу тийм юу авчихлаа. За. Тий. Тэгээд тэргүүрээ их бахархтыг одоо болтолтой анхных шиг өгдөг ч юм уу гэдэг тий. Яг хаа тэгээд дараад нь 2009 онд болох юм одоо Герман улс руу явсан. Герман улсад мэргэжилт хийжлүүлээд ирсэн. Тэгээд 2010 онд удирдлагын академид суралцаад 11 онд одоо бизнесийн удирдлагын менежерээр төгссөн. Монголын нийгэмд хүмүүсийнхаа хийсэн ажлыг үнэлэмж таараа байна гэж манай залуучууд гадны орныг зорддог болсон байна л да. Та ер нь энэ тал дээр хувийн зүгээс ямар хөө бодолтой байдгийг орон нутгтаа бас амьдарч байгаа иргэний хувьд. Ер нь бол яг зүгээр хүн нөгөө хийснээр л авах хэрэгтэй гэдэг шиг тийм ээ. Ямар ч ажлыг хийсэн одоо цалин авж байгаа. Тэр цалиндаа одоо их сэтгэл хангалуун байхгүй учраас тэр хүмүүс ч одоо гадагшаа ажил төрлөж яваад байгаа гэж бодож байгаа. Одоо тийм ч одоо ч харахч тийм ч болчиход байна л да. Одоо өнөөдөр цалингаараа одоо яг ингээ цалингаараа амьдрах гэдэг нь бас тун хэцүү хүнд хоёулаа ажил хийгээд амьдрах гэхэд л одоо 3 хүүхэдтэй хүүхдгүй хүмүүс бол бас нэг арай өөр л баг. Гэтэ хүүхдгүй амьдрах гэж ямар юм байх вэ? Ер нь хүүхд жоохт тэгэл тийм гэр бүлэн жоохон нэмэгдээ ч юм ингээд их чинь цалингийн асуудал хүнд байгаа л да. Үндэ энэ хаа сайгүй хүнд. Дамаа одоо хөдөө орон нутаг мань мэтэн бас арай дээр юм уу тийм ээ. Улаанбаатар хот одоо энэ төвлөрсөн юмуд бол цалин бага байх юм бол өстой амьдрахт үндэ хэцүү. Таны хувьд байгууллагын үйлдвэрчний хорооны бас дараагаар ажилладаг гэж сонссон юм. Тийм. Үйлдвэрчний хорооны даргаыг 9 жил бараг 10 дахь жилдээ хийж байна. Тэгээ энэ нэг онцлог нь манайх ч нөгөө системийн хамтын хэрэгэлцээр гэдэг юмыг байнга хийж явдаг. Жил болгон одоо намайг авахаас өмнө 3 жилд нэг удаа хийдэг байсан. Одоо тэрийг жил болгон хийдэг. Жил болгон төлөвлөлт нөсөг, тодтох нөсөг. Тэгээд яг хөө зүгээр аль болох ажилчсан албан хаагчд одоо тэрнээс санал авдаг. Саналыг авж хагаад нэгтгэж хагаад компанийн захиргаатай гэрээгээ байгуулдаг. Ямар толгомцоос асуудал энэ жилдээ цалингийн төдийгөөр нэмчихье. Өшөө одоо хоолны мөнгөний төлөв болох ч шиг тийм үү тийм ээ. Төлөөний өрснийхэн мөнгөний ингэчи. Төлөөний өрсний мөнгө одоо ингээд нэмэгдчихлээ тийм ээ. Энд жоохон ягаад сүүлдээ орон сууцнд ажилтдаг хүмүүс чинь одоо амьдардаг хүмүүс чинь халдаалтын мөнгө гэж бас тэрэн шиг тэрнээс зарим их мөнгө төлж байгаа шүү дээ тийм ээ. Тийм учраас орон сууцнд ажиллаж байгаа ажилчдаа юу болгоё ч гэдэг юм уу тийм ээ. Одоо
нөөцний мөнгө гэж ойлгож байгаа тэрнтэй адилхан тийм юу болгоё. Тэгэл одоо ахмадууд ер нь тэгэл бүх асуудал дээр ингээд нэг үрчлэн жил болгон тодтоход явдаг л да. Энэний дүнд манай байгууллагын цалин бол ер нь дажгүй гэж боддог шиг дотроо. Тэгээд эн чинь ажилчид маань ч гэсэн их уншдаг байхгүй юу? Тийм. Өдөрсний орооны хаан одоо юу нэг 2-3 жил ярьж байгаа одоо өнгөрсөн жил ажилчдынхаа одоо фитнесийн клубыг байгуулсан манайх ч одоо үеж бүрэн одоо томд хөрж аваа тавиад компанийн захиранаас байр савын төгчүүлээд ингээд төгцсөн бас янз бүрийн сайхан юу байгаа шүү дээ манайд. Та ер нь хийгснээ ер нь хийчихдэг. За би ер нь хийгээд нэг л хилцэнд бол ер нь хийждэг л гэж өөрийгөө дүгнэдэг шүү. Тий. Гэтэ жоохон хийх гээд нэг жоохон удаж магадгүй нэг эхэлчих юм бол тэгэл ер нь дуусгандаа гэдэг тий. Эхэлсэн тохиолдолд бол шуурхалаад шууд хийдэг л байна тийм үү. Ер нь бол таны бахархал таны үнц нь юу вэ? За миний бахархал одоо сайхан аав ээж минь гэр бүлийн тий хамгийн үнцэнтэй бахархалтай хүмүүс маань эднэр л юм да. Найз нөхөд маань байна. Тэгээд хамгийн одоо өөрийн зүрх хэсгэх юм бол одоо ажил мэргэжилт маань байна. Энэ эрчим хүч энэ ард түмэнд айлын одоо толгонд нь галын насааж хойморт нь гэрлийн насааж байгаа энийг бол маш сайхан үйлс гэж байнга одоо бодож явдаг. Тэр утгаараа л миний ажил байнга бүтэндээ гэж бас бодож явдаг байхгүй тий. Миний нэрийн утас бол Баян онгорын гэрэл гэгээ.